Багнуур дүүргийн прокурорын газраас зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл хийх талаар эрх бүхий албан тушаалтнуудад зориулан төрийн үйлчилгээ шуурхай хүртээмжтэй шинэ цахим платформоор 2026 оноос эхлэн явагдах болсныг иргэдэд зориулан мэдээллийг хүргэе. Багнуур дүүргийн хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 15 байгууллагын 84 албан тушаалтнууд биечлэн Багнуур дүүргийн прокурорын газарт ирж шалгаж буй зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлээ прокурорын нэгдсэн цахим системд бүртгүүлэх шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл өрөөнөөсөө эсвэл интернетийн сүлжээтэй байгаа газараасаа зөөврийн компьютер, таблет, гар утсаараа цахим сан руу шууд нэвтэрч өөрсдөө бүртгэлээ хийх юм. Хэрв та эрх бүхий албан тушаалтан бол нэн тэргуунд хүлээн авсан гомдол, мэдээллийн утга, зөрчлийн тухай хууль заасан хамаарах зүйл, хэсэг, заалт, шалгасан тодорхой ажиллагаа, хохирогчийн овгнэр, хохирол, хор уршиг, зөрчил үйлдсэн хүний овгнэр, гаргасан шийдвэр зэрэгэ хууль заасан даруй хугацаанд заавал бүртгэх үүрэг хүлээнэ. Тэгэлэр прокурорын хяналтад шууд даруй орж иргэдийн гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх ажиллагаа түргэн шуурхай хуулийн дагуу нэг мөр явагдах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтнууд хүлээн авсан гомдол, мэдээллээ үргэлжлүүлэн шалгах, тусгай журмаар шүүхээр шийдвэрлэх тохиолдолд прокуророос зөрчлийн хэргийн дугаар авдаг бөгөөд энэ платформ нэвтэрснээр зөрчлийн хэргийн дугаар цахимаар даруй олгогдож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа шуурхай явагдах нөхцөл боломж бүрдлээ. Тухайлбал 2025 оны байдлаар эрх бүхий албан тушаалтан биечлэн ирж прокуророос 1089 тохиолдолд зөрчлийн хэргийн дугаар авч байсан бол 2026 онд зөрчлийн хэргийн дугаар цахимаар олгогдож эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа илүү хурдан хялбаршиж явагдана. Тэгэхээр 2026 онд шинэ платформ нэвтэрснээр нэг талаас иргэдээс гаргасан гомдол, мэдээлэл шуурхай шууд бүртгэгдэн шалгагдах боломжтой болно. Нөгөө талаас эрх бүхий албан тушаалтан хийсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаа өөрөө нэгдсэн цахим бүртгэлийн санд бүртгэснээр үйл ажиллагаа нь хөнгөвчлөгдөнө. Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд нь прокурорын байгууллагатай холбогдсон нэгдсэн цахим бүртгэлийн сантай болсноор зөрчлийн талаарх нэгдсэн тоо мэдээ шууд гарах боломж бүрдэж байгааг тодтгон хэлье. Хүний эрх тэгш эрхэмсэг орших эрхийг хамгаалж шударга ёсыг тогтооцгооё. Багнуур дүүргийн прокурорын газар.